Монгол улсын хуулинд иргэн бүр ерөнхий боловсролын сургуульд үн төлбөргүй суралцах эрхтэй гэж заасан боловч энэ эрхээ эдэлж чадхаа болоод удаж байна. Учир нь юу гэвэл ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн дүрмт хувцас сурах бичгийн үн ханш эцэг эхчүүдэд дарамт болтгоо. 2009 оноос хойш боловсрол шинжлэх ухааны яамнаас сурах бичгийг нэгдсэн нэг загвартай болгож байгаа болохоор хэвлэлийн компаниудын сурах бичгүүдэд зөрөө гарахгүй болсон сайн талтай. Тэгвэл энэ жилийн 6-аас 11-р ангийн бүх сурах бичгийн хэвлэх ажил үндсэндээ дуусчээ. 2013-аас 2014 оны хичээлийн жилд сурах бичгийг хангалттай хэвлсэн сургуулиудад тараагдсан байгаа. Мөн дундаж үн нь 2500 төгрөг болохоор үн ханш нэмэгдэхгүй гэж мэдэгдэж байсан боловч амлалт нэг их хэрэгжгүй байна. Ер нь одоо сурах бичгийг ховор яадаг. Тэгээд сургуулиудад тараахаараа хүүхдүүд нь сурах бичгийг алдчихаараа дараа нь бас төлөх гэж бас их юм болдгоо л гэж сонсч байсан. Манай хүүхдүүд заримд нь болохоор яасан. Цаанаас нь сургуулиас нь өгсөн. Тэгээ арай бага анги нь бол ер нь энэ жилдээ бол бүх номыг өгсөн байлээ. Нодлон жил яхаа зарим нэг нь худалдаж авчихсан. Арай ахлахынгууд нь бол яхаа өөрсдөө найз нөхдөд дээдлийнхаа ангийн хүүхдүүдээс тэгээ нэг 2500-аар хоорондоо зохицол авсан байлээ. Тэг яг зарим нэг номнууд нь дутаа байлаа. Тэрийг одоо гаднаас лавс таарах багт. Сурагчийн нөгөөсөө сургуулаас нэгсэн. Нэг ном аваагүй цаанаас нь нөгөөлдөг хичээл орж болсон. Мөн ерөнхий боловсролын сургууль болгон нэг хэвлэлийн компанид жилийн гэрээтэй ажилладаг учраас өмнөх хичээлийн жилд хэрэгэлсэн сурах бичгээ нэг гэр бүлийн ах дүүс хэрэглэх боломжгүй болдгоо. Тиймээс ч сурах бичгийг нэгдсэн нэг загвартай агуулгатай болохоор салбар яам шийдвэрлсэн. Харин сурах бичгийн үн мэргэжилтнүүдийн хэлсэн шиг тогтвортой байсангүй 8 дугаар ангийн математикийн номлол гэхэд 8000 төгрөг хүрээд байна. Сурах бичгийн үн ханшид ямар хяналт тавьж байгаа талаар тодорхойллоо. 2-оос 4 сургуулийн хүүхдүүд сурчгийг худалдаж авч байгаа. За бид нар энэ сургачгийн худалдаан дээр их үн өртөгтэй байдал бий болохгүй эцэгчүүдийг бухимдуулахгүй байх үднэс 8 сарын 24-өөс 9 сарын 12-ны дуустал багшийн хөгжлийн ордны нэг давхарт үйлдвэр үнээр нь худалдах энэ ажлыг зохион байгуулсан. Сургачгийн дундаж үн нь бол 2400 төгрөг байгаа. За тэр үеэр эцэгчүүд маань бол худалдаж авсан байх гэж бодож байна. Худалдаж аваагүй тохиолдолд бол одоо яамны веб хуудасаар ороод сургачгийн зарлан түгэх тэр зар руу орж үзэх хэрэгтэй. За тэр заран дээр бол 8 дугаар ангийн сургачгийг ийм түгээн борлуулах цэгүүдээр худалдаж байна. Энэ менежерийн утсаар нь уцтаад аваарай гэх мэт ийм юмнууд мэдээллүүд тавигдсан байгаа. За 2009 оноос хойш бид нар нийтдээ нэг 4 жилийн хугацаанд сургачийг нэг хөлбөрт болгож чадлаа. Одоо энэ хичээлийн жилд бид нар 7-12 дугаар ангийн сургачийг хэвлэгдэж дууснаар 1-12 дугаар ангийн бүх сургачийг боловсрол шинжилгээ ухааны яамны зөвшөөрлөлтэй зохиогч эрэхтэй нэг хөлбөрт сургачиг байгаа. Тэгэхээр 7 дугаар ангийн хүүхэд бол энэ хичээлийн жилд номоо хэрэглэж дуусчаа дараа жил ахта дүүдээ ахын шилжүүлэхэд бол ямар ч асуудал үүсэхгүй бид нар нэг л зохиогчийн эхийг хэвлэж түгээж байгаа гэсэн үг. Ерөн сурах бичгийг сурагч нарт үн төлбөргүй тараадаг болвол яасан бэ? Үндсэн хуулиндаа иргэнд ерөнхий боловсролыг үн төлбөргүй эзэмшүүлнэ гэсэн болохоор сурах бичгийг ч үнгүй болгоход буруутгах юм алгаа. Дүрмт хувцас нь 100 гаруй мянган төгрөгийн үнэтэй, хичээлийн ном нь 60 гаруй мянган төгрөгийн үнэтэй, мөн жил бүр ангийн засварын мөнгө энэ төргээд аахар шахар юмны төлбөр нэмэгддэг. Энэ хэрээр эцэг эхчүүдийн нуруунд дээрх ачаа жилийн жилд нэмэгдэж байна. Ер нь ерөнхий боловсролыг үнэтэй олгоно гэд хуульчлахад нөхцөл байдлын хувьд зөрчилдөх зүйлхий болоод байна.